Амар гэрээ үзэгчтэй Батлан бодлого зориулт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчин таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Дуулах студийн сурвалжлах баг бүгд найрамдах өмнөсудаа улсад ажиллаж байна. Тухайн улсад нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай анмис энхийг сахиулах ажиллагааны 12-13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээл солилцох үйл ажиллагаа болсон юм. Энэ талаарх мэдээллийг нэвтрүүлгийн эхний хэсэгт үзэгчтэй бүхэндээ хүргье. Бүгд найрамдах өмнөсудаа улсад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах анмис ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэг түвшний 12 болон 13 дугаар ээлжийн мотуудлын батальон ээлж хүлээлцэх ажиллагаа боллоо. Энэ үеэр зэвсэг түвшний жанжин штабын 1-р орлогч дарга бригадийн генерал Өсөх 2 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандан өмнөх цэргийн багуудын амжилт ололтыг улам бүр баттгаж үүргээ нэр төртөө гүйцэтгэсэнд баяр хүргээд 13 дугаар ээлжийн цэргийн багт амжилт хүсч Монгол цэрэг дэлхийн цэрэг гэх нэрийг өндөр дөргөж явахыг захисан юм а. Харин 12 дугаар ээлжийн мотуудлын батальоны захирагч Хурандаа Эрдэнэ 2 бүгд найрамдах өмнөсудаа улсад үүрэг гүйцэтгсэн 1 жилийн хугацаанд олон сад бэрхшээл тулгарч байсан ч цэргийн алба хаагчид мэрэгжлийн ур чадвар, сахилах зохион байгуулалт, идэвх санаачлах, төсвөр төвчээртэй байж хүнд нөхцөл байдлыг даван туллаа гэдгийг онцолж байлаа. Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг бид бүхэн Монгол Улсын зэвсэг түвшний 12 болон 13 дугаар ээлжийн цэргийн багийн ээлж хүлээлцэх ажиллагааны газар орон дээр зохион байгуулад үндсэндээ дууслаа. Манай 12 дугаар ээлжийн цэргийн баг маань 6 бааз дээр хуваагдсан нэгдсэн үндэсний байгууллагын мандатаар заагдсан үүргээ амжилттай гүйцэтгсэн ийм одоо сайхан амжилттайгаар үргээд дуусгаж байна. За энэ цэргийн багийн үүрэг гүйцэтгэлийг хүчний командлагч, секторын командлагч, орон нутгийн нэгдсэн үндэсний байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзж байхад их сайхан тод томруунаар үнэлж дүгнж ингэж хэлсэн. За үүнийг одоо сонсож явахад сайхан байлаа. Тэгээд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээ бол нэгдсэн үндэсний байгууллагаас өндөр үнэлгээ авсан. Өнгөрсөн хугацаанд, жилийн хугацаанд одоо өмнөсудаа улсын улс төрийн байдал тогтворгүй, байгалийн гамшиг осол тохиолдсон. Улс төрийн одоо зөрчилдөөнөөс улс төрийн шалтгаанаас зөрчилдөөнөөс шалтгаалan одоо гэмт хэрэг, аман хоорондын зөрчил мөргөлдөө. За мөн дээрээс нь одоо дэлхийн хүнсний хөтөлбөр ард иргэдэд зориулсан одоо хүнсний хангамжийг түгээдэг энэ асуудлууд маань зогсоосон. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий санхүүжилтийн түвшин буурсан. Үүнтэй холбоотой дөрвөстийн хоорон дээр байж байгаа бүрэлдэхүүн ард иргэд үүнийг одоо эсэргүүцсэн. Үн дээр нь хоол хүнсний дутагдлалд орсноо улмаас хулгай дээрэм ийм одоо асуудлууд маш их гарсан. Ийм одоо онцлогтой цаг үед үүрэг гүйцэтгэлээ. Бидний үүрэг гүйцэтгэх хугацаанд өмнөсудаа улсын ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн сурчлагатай холбоотой ийм арга хэмжээнд нэлээд зохион байгуулалтаар ийм төлөвтэй байна. Ийм учраас мөн цагийн байдал янз бүрийн нөхцөл байдлаар одоо хүндрэхийг үгүйсэхгүй. За бүс нутагт одоо үер устай холбоотой өсвөлнгийн өсвөлэн ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн тоо улам нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотой одоо ард иргэдийн өмнө самун гарахыг үгүйсэхгүй. Одоогийн байдлаар одоо тайван жагсаал, зарим үед одоо эсэргүүцлийн жагсаалууд одоо Бэнтүү хот болон Жуба хот, бусад суйрангуудад дээр одоо хэд удаа зохион байгуулагдсан байна. Манай батальоны бүрэлдэхүүн энэ бүх нөхцөл байдал тохирсон цагийн байдлын аливаалах хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх чиглэгдсэн одоо сургалт бэлтгэлийг хангаж ирсэн. Мөн энэ үеэр зэвсэг түвшний тэг 89-р ангийн зэвсэг техникийн тасгийн дарга Ахмад Зоригтхүүд албан тушаалын зэрэглэлийн хошууч цол олголоо. Тус ёслолын үйл ажиллагаанд ээлж хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Unity мөржийн зохицуулагч Хадагтай Жен Кони, Unity секторын командлагч бригадийн генерал Эмунал Ругазора нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчид болон анмис ажиллагаанд оролцож байгаа орнуудын цэргийн багийн удирдлага хүндэт зочид оролцсон юм а.
дуурсагцаа өрт чонын дуудлагатай бөмбөр тэнгэрийн цэргээ хөх Монголын дуудлагатай хэнгэрэгдэхийн цэргээ үдэн цусан хангарагтай. Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд сайхан баярын урилгаар бүгд найрамдах социалист Вьетнам улсын улс төрийн товчооны гишүүн цэргийн зөвлөлийн орлогч дарга үндэсний Батлан хамгаалахын сайд генерал Фан Ван Зянг тэргүүтээ төлөөлөгчд Монгол улсад албан ёсны айшлал хийлээ. Гишүүн Батлан хамгаалахын сайд сайхан баярын урилгаар бүгд найрамдах социалист Вьетнам улсын улс төрийн товчооны гишүүн цэргийн төв зөвлөлийн орлогч дарга үндэсний Батлан хамгаалахын сайд генерал Фан Ван Зянг тэргүүтээ төлөөлөгчд Монгол улсад 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Батлан хамгаалахын сайд сайхан баяр үндэсний Батлан хамгаалахын сайд генерал Фан Ван Зянг Батлан хамгаалах яамд хүндэт харуулын хамт хүндэтгэн хүлээн авч сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм а. Тус хэлэлцээрээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо. Улмаар сайд нар хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцсэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, инх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах, үндсэн зарчимд тулгуурлан, шинэ агуулга хэлбэрээр өргөжин тэлж, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ. Албан ёсны хэлэлцээний дараа талууд Монгол Улсын Батлан хамгаалах яам бүгд найрамдах социалист Вьетнам улсын үндэсний Батлан хамгаалах яам хооронд найрамдлын айшлал зохион байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Батлан хамгаалах яам үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос эхлэн зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. 10 дахь удаага зохион байгуулагдсан тус хуралд 5 улсын элтгэгч нар оролцож сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Монгол улсын зэвсэг төчний жанжин штабын дарга хошууч генерал тана таныг хүндэтгэн огтол жанжин сквадрын нэрмж сквадрын ба айлтаны болон хөтөлбөрийн гавьяаны удаан түгийн ад үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хүнд даруй Жаксон хүнд даруулийн дарга Ахмад Хамбол. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд тулгамдж буй асуудал сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Сүбэдэ танхимд зохион байгуулагдлаа. Тус хурлыг нээж Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор профессор Хурандаа Содонцог өгүүллээ. Харин тус хурлын үндсэн илтгэлүүдийг Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Монгол улсын 3 дахь хөршийн бодлого, тулгамдсан асуудал, сорил зэрэг сэдвүүдээр Монгол улсын ерөнхийлөгчийн аюулгүй байдал Батлан хамгаалахын бодлогын зөвлөх доктор профессор бригадийн генерал Баасан Дам, зэвсэг түвшин жанжин штабын дарга Хушууч генерал Гамбын нар болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторууд тавьсан юм а. За Монгол улс бол инхийг эрхэмлэгч орон. Тэгээ зүүн хойд Азийн одоо олон асуудлууд байна. Хойд Солонгосын зөмөн хөтөлбөрөөс эхлээд улс орнуудын хоорондын зарим одоо зөрчил, сөргөлдөөн, газар нутгийн маргаан, хилийн маргаан, мөн одоо үндэстэн дамсан гэмт хэрэг, терроризм, байгаль орчноос үүдэлтэй газар орчны доройтол, хүн ам зүйн шилжилт хөдөлгөөн, ядуурл, хоол хүнсний хомсдол, унтны усны хомсдол зэрэг олон асуудлууд одоо аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд тулгарч байгаа. Энэ бүгдийг шийдэхийн тулд улс орнууд нэгдсэн яриа хэлцээр хийж одоо олон улсын хурал, цуглаан, семинараар асуудлыг одоо ярьж улс төрийн одоо удирдагч нарын гаргаж байгаа шийдвэрт одоо зөв шийдвэр гаргахад нөлөөлж ингэж одоо хүний аюулгүй байдлыг хангах, хүний эрх хэрэгчлөөг хангах, ядуурлыг бууруулах чиглэлд одоо ажиллах нь илүү зүйтэй юм а гэсэн иймэрхүү уур амьсгалтайгаар өнөөдөр хурал үргэлжилж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлыг бүс нутгийн аюулгүй байдлын орчинд тулгамдж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх, итгэцлийг бэхжүүлэхэд зүүн хойд Азийн улсуудын оролцоо, тэдгээрийн санал бодлыг сонсох, харилцан санал солилцох зорилгоор 2013 оноос хойш 10 дахь удаага зохион байгуулж байгаа юм байна. Хуралд энэ удаад Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад улс, Япон, Бүгд найрамдах Солонгос улс зэрэг 5 улсын 100 гаруй илтгэгч нар оролцож сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм а. 몽골에서 이렇게 동북아 안보를 위해서 노력하는 것이 너무 감사한 일입니다. Энэхүү олон улсын хурлыг зохион байгуулж байгаа нь ихээхэн талархууштай арга хэмжээ болж байна. Бид бүхэн аюулгүй байдлын талаар ярилцахдаа түүхийн үндслэлтээр тулгуурлах нь ихээхэн ачаал бүгдэлтэй гэж би үздэг. Монгол улс нь түүхийн асар их хөв баялагтай. Би Чингис хааны талаар түүхийн судалгааг хийдэг. Тийм ч учраас түүхэн үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй оролцуулсан бол энэхүү эрдэм шинжилгээний хурал надад үнэхээр сонирхолтой байх байлаа. 그 징기스칸이 열었다는 것을 北東アジアでいろんな難しい問題がある中で Зүүн хойд Азид маш олон томоохон асуудал байгаа энэ цаг үед Монгол улс энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь өндөр ачаал бүгдэлтэй гэж би үзэж байна. Зөвхөн Хятад, Оросын баланс гэлтгүй хойд Солонгос, Тайваны асуудал гэх зэрэг асуудлуудаар Зүүн хойд Азийн улс орны төлөөллөлийн цуглаж асуудлуудынхаа талаар хэлэлцэж байгаа нь ихээхэн чухал ачаал бүгдэлтэй юм а. Япон улсын хувьд Америкийн нэгдсэн үндэсний байгууллагатай харилцаа их мэдчлэн хэд хэдэн бодлого байдаг ч гэсэн Бүгд найрамдах Хятад улс, хойд Солонгос зэрэг улстай хэлэлдэг, ойр оршдог улсын хувьд эдгээр улстай ч бас харилцах шаардлага гардаг. Тийм ч учраас бүс нутгийн аюулгүй байдал, зүүн хойд Азийн аюулгүй байдлын хувьд хоорондын их тайван эвнэгдэлтэй байдлыг зарчимчлах ёстой гэж би боддгоо. 중국이야朝鮮半島 Уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү хурал нь зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын цаашдын хамтын ажиллагаа, геополитикийн санал санаачлага, хамтын ажиллагаа, итгэцлийг бэхжүүлэхэд түлхэж үзүүлэх болно гэдгийг салбарын удирдлагууд онцолсон юм а. Эх орны төлөө нэвтрүүлгийг үргэлжилж байна. Үргэлжлүүлэн батлан хамгаалах салбар зэвсэгт хүчин дөрөнсөн цаг үеийн мэдээллийг хүлээн авна. Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа. Тус хүрээлэнгийн захирал Хурандаа Содномцог байгууллагын түүхэн замнал үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилт тулгамдсан асуудал танилцуулсан юм а. Батлан хамгаалахын сайд Сайхан Баяр мөн үеэр батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны төв дээр зочилж салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын өнөөгийн ба цаашдын чиг хандлагын талаар танилцаж бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийн үүрэг чиглэл өглөө. Тэрээр Алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд батлан хамгаалах салбар тэр дундаа эрдэмтэн судлаачдын оролцоо өндөр байгааг онцоллоо. Түүнчлэн батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн жинхэнэ утгаараа суралцагч байгууллага болох ёстой. Хүрээлэнгээ хөгжүүлэхийн тулд судлаачдынхаа дунд суралцах хуулийг өрнүүлэх хэрэгтэй. Иймд судлаачийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулалтын ажлын оновчтой арга хэлбэрийг бүтээлчээр сонгож тогтмол явуулж байхыг хүрээлэнгийн удирдлагад үүрэг болгосон юм а. Манай хүрээлэн бол 1979 онд байгуулагдсан хүрээлэн. Зөвхөн 1999 он хүртэл батлан хамгаалах яамны харьяа, батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн гэж одоо үйл ажиллагаагаа болж ирсэн энэ бодлогын том хүрээлэн. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн дотоод төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудад нийтдээ 130 орчим докторыг, түүний дотор 8 шинжилгээ ухааны докторыг 2000 гаруй магистрийг одоо бэлтгэж өгсөн байна. За батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн одоо сүүлийн одоо 30 жил одоо бэлдэж өгсөн эрдэмтэд өнөөдөр энэ сургуулийг аваад явж байна. Тэгээд энэ бол бидний ажлын одоо ололт юм аа. Монгол улсын одоо Алсын хараа 2050 урт хугацааны одоо бодлогын баримт бичиг төлөө 2030 оноос шинжилгээ ухааны сэргэлт явагдах хэвээр. Бид 2030 он гэхэд батлан хамгаалах зарим төрлийн нэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм том зорилтыг тавиад явж байгаа. Энэ зорилтод одоо дэм тус болох энэ одоо батлан хамгаалах аж үйлдвэрт ажиллах мэргэжилтэд болсон хүчин одоо эрдэмтэн судлаач, инженер техник ажилтнын бэлтгэх нэг одоо гол үүр уурхай нь бол манай батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн байна гэдэгт бид огт эргэлзэхгүй. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн нь аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв, батлан хамгаалах дүн шинжилгээний төв, дайн цэргийн урлаг судлалын төв, цэргийн түүх судлалын төв, технологи дамжуулалт, реинженерийн төв болон 2022 онд шинээр инхийг дэмжих ажиллагааны олон улсын судлалын төвийг байгуулж 6 судалгааны төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэнгээс өнгөрсөн 3 жилийн хугацаанд батлан хамгаалах яамны захиалах судалгааны 14 ажил, батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын даалгаварт судалгааны 18 ажил, гадаадын хамтарсан төсөл 1, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгат ажил 6-г тус гүйцэтгэжээ. Судлаачдын 8.5% нь шинжилгээ ухааны доктор, 45.8% нь боловсролын доктор,
34.3% нь магистрийн зэрэгтэй боловсон өвчин байна. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Болдбаатар үндэсний батлан хамгаалахын их сургуулийн батлан хамгаалахын политехникийн коллежид ажиллалаа. Тус коллежийн захирал Дитуранда Батгэрэл сургалтын орчин нөхцөл цаашид хэрэгжүүлэх зорилт тулгамдж байгаа асуудлын талаар илтгэлээ. Бригадын генерал Болдбаатар батлан хамгаалахын политехникийн коллежийн хичээлийн байртад танилцаж, коллежийн багш, ажилтан алба хаагч, сонсогч нартай уулзалт хийн, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө. Тухайлбал батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, салбарын бодлогын шинжилэл, гадаад харилцаа хамтын ажиллагаа, цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд зэвсэг түвшний оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм а. Үүнээс цацуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, багш сонсогч нарын дунд ёс зүйн сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах, бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн байдалд анхаарах, суралцах орчин нөхцөлийг сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Уулзалтын төгсгөлд багш сонсогч нар эх орноо батлан хамгаалах үүргээ хэрэгжүүлэхийн тулд нэг зүгт харж, хүнийг хүндэлж байж хүндлэл ирнэ гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй гэж уриаллаа. Хил хамгаалах байгууллагын хил судлалын хүрээлэн шинжлэх ухааны академийн тархи сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран цэргийн сэтгэл судлалын хөгжлийн жишг хандлах сэдвт өдрөлгийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд сэтгэл судлалын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын төлөөлөл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сэтгэл зүйч, сэтгэл судлалын мэргэжилтнүүд, мөн сэтгэл зүйч мэргэжлэр мэргэжилтэн бэлддэг ихтэйд сургуулиудын багш нар оролцсон юм а. Энэхүү өдрөлг нь хилчдийн сэтгэл судлалын загвар стандарт онцлогийг тодорхойлох, энэ талаар хийгдэж байгаа судалгааны үр дүнг сэтгэл судлаач мэргэжилтнүүдэд танилцуулах, судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох, мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох зорилготой юм а. Хилийн цэрэг гэх өөрөө энэ 8200 6 км хэсгийг хариуцсан хамгаалж байгаа 20 гаруй мянган хилчид гэр бүл хүмүүс хүүхдүүд ажиллаж амьдарч байгаа энэ газар бол хүний сэтгэл зүйн асуудал гэдэг бол маш эмзэг, маш одоо хүнд маш бас тийм атармагт хил хамгаалах алба гэдэг нь өөрөө их онцлогтой. Учраас одоо тэр аслагдсан сум гэж ирдэг бол аслагдсан сумаас цаашаа 200-300 км-д байгаа хүний сэтгэл зүй ямар авах юм. Тэнд дэд бүтэц байхгүй, тог захилгаан, интернет, хүүхдийн сургууль соёлох, энэ нөхцөлд гэр бүлийн сэтгэл зүй ямар байх вэ? Энэ нөхцөлд эхнэрийн сэтгэл зүй ямар байх вэ? Энэ нөхцөлд ганц бие байгаа залуучуудын сэтгэл зүй яах вэ? Гэхийг энийг бүх талаас нь судалж, дүгнэлт гаргаад ингээд үүнд үндэслэн шинжлэх ухаанч дүгнэлт зөвлөмжөнд тулгуурсан үйл ажиллагааг хил хамгаалах байгууллагын одоо удирдлага зохион байгуулалтын ажил руу оруулна л гэсэн үг тийм. Тэгэхээр ийм зорилготойгоор одоо энэ зорилго чиглэлийг агуулж өнөөдрийн удирдлагын үйл ажиллагаа маань ингээд эхлээд зохион байгуулагдаж байгаа тийм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сэтгэл зүйчдийн төлөөлөл болон сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эрдэмтэн судлаач багш нар хил хамгаалах байгууллагт ажилладаг албаагчдын сэтгэл санааны онцлог, гэр бүлийн байдал, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, сэтгцэд гарч байгаа өөрчлөлт, стрессийн түвшинг бууруулах арга замуудын талаар тодорхой сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албаагч сэтгэл санаа тайван байх нь ажлаа чанартай гүйцэтгэх хамгийн чухал үзүүлэлт учраас энэхүү өдөрлөг нь ихээхэн үр дүн ач холбогдолтой юм а. Хил хамгаалах албаны албаагчдын сэтгэл зүйн байдлыг одоо судалсан судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулна. За хил хамгаалах ерөнхий газар болон шинжлэх ухааны академийн тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд бид нар бол одоо сэтгэл зүйн бэлэн байдлыг үнэлэх, үнэлгээний аргачлалыг боловсруулах за ийм одоо үндсэн ажлын хүрээнд бид нар одоо судалгаа хийсэн байгаа. За тэгээд энэ судалгааны урьдчилсан үр дүнгээр бол одоо яг ямар төвшөнд сэтгэл зүйн байдал гарч ирж байна гэдгийг одоо шинжлэх ухааны баталгаа нотлохонд суурилсан ийм одоо хоёр судалгааны үр дүн бол ингээд танилцуулагдана. Нэг нь бол эмнэлэг зүйн клиник талаасаа судалсан, нэг нь сэтгэл зүй талаасаа судалсан ийм судалгааны үр дүнгууд яригдах байгаа. Хил хамгаалах байгууллага нь 90 жилийн ойгоо өгтөж эрдэм шинжилгээ онол практикийн багварлуудыг зохион байгуулсан байна. Энэ цаг үед цахим орчны нөлөөлөл ихсэж амьдралын хэм маяг өөрчлөгдсөнтэй холбогдуулан албаагчдын сэтгэл санааны тогтвортой байдалд анхаарах нь ихээхэн чухал гэдгийг хил хамгаалах байгууллагын удирдлага онцоллоо. Мөн улсын хил хамгаалалтад хүний хүчийг ашиглахдаа сэтгэл зүйдэнд тулгуурлах нь зүйтэй гэдгийг онцолсон юм а.
Зэвсэг түвшний хуурай замын зэргийн командлаас энэ оны 3 дугаар сараас нэгтгэл ангиудад олон жил ашиглагдсан бензин хөдөлгүүрт зэргийн зэвсгэл техникийг дизель хөдөлгүүртэй болгон шинжлэх туршилтын ажлыг эхлүүлсэн. Нэгтгэл ангиудын зэргийн техникийн бэлэн байдлыг дээшлүүлж, үр гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой дизель хөдөлгүүр төслийн эхний ажил нь зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлийн Зээл 131 загварын автомашинд хийсэн дизель хөдөлгүүрийн шинжилэл байсан бөгөөд тэр даруйд нь 1100 км үр гүйцэтгүүлж шалгасан туршилт судалгааг улам баттгаж чадсан юм а. Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгож зэвсэг түвшний 326 дугаар ангид олон жил ашиглагдсан насжилт өндөр цэргийн зориулалттай ГАЗ 66 загварын автомашиныг дизель хөдөлгүүртэй болгож шинжлэх туршилт судалгааг амжилттай гүйцэтгэж дууслаа. Гол анхаарсан юм нь болохоор ГАЗ 66-ийн хурдны харьцагыг төшөглөж, хурдны харьцаг нь болохоор тусгаалгах нэг деботик янз янзын юм ажиллуулах маш хэрэгтэй байдаг учраас үндсэн хурдны харьцагын дээр нь тавьж өгсөн. Тэгээд энэ хөдөлгүүр дээр нэмээд бид нэр герман технологийн халуун дугаа тавьж өгсөн. Халуун дугаа нь болохоор бэлэн байдлын хүүтний байдлаар л бэлэн байдлыг түргэн хугацаанд машин асаах зорилттой тийм бобостой тавьж өгсөн. Америк нэгдсэн улсын технологиор бүгд найрамдах хятадардуулсад үйлдвэрлэгдсэн Gammins загварын дизель хөдөлгүүрийг 6 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд суурилуулж гэрэл дөхөө кабины дотордлогоог нэмэлтээр хийсэн юм а. Үүнээс гадна өвлийн нөхцөлд үр гүйцэтгэх бэлэн байдлыг хангах хүрээнд холбооны бүгд найрамдах Герман улсын технологиор бүгд найрамдах хятадардуулсад үйлдвэрлэгдсэн халуун тоогоог нэмэлтээр суурилуулж өгсөн гинэ. ГАЗ 66-д Gammins загварын дизель хөдөлгүүр суурилуулснаар маневр болон хүчин чадал нөөц явалт нь 2-3 дахин нэмэгдэж төсөв санхүүгийн хувьд хэмнэлттэй засвар үйлчлэгээ явуулахад сэлбэгийн олдоц нэмэгдсэн зэрэг олон давуу талтай болж байгаа юм а. Жишээлбэл уламжлал болон зохион байгуулагддаг мэргэжлийн урлагийн байгууллагуудын дундах шилжин явах цомын төлөөх шагаан харваан тэмцээн боллоо. Монгол Түмний уламжлалт наадгаа нэг шагаан харвааны тус тэмцээнийг энэ жил цэргийн дуугчгийн эрдмийн чуулгын хамт олон зохион байгуулсан юм а. Тус чуулга нь энэхүү тэмцээнд 3 жил дараалан төрүүлж шилжин явах цомыг үр хадгалж үлдэх болцлыг хангасан байна. Манай мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд зохион байгуулагддаг шилжин явах шагаан харваан цомын төлөөх шагаан харваан тэмцээн маань бол жил болгон зохион байгуулагддаг. За энэ тэмцээн маань бол нодлон Дархан уулын аймаг зохион байгууллагт нь манай баг тамирчид 3 дахь удаага төрүүлж одоо цомыг бол үр хадгалсан байдаг юм а. За тэгээд энэ жил манай байгууллага дээр энэ тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ манай хөдөө орон нутгаас гэх юм бол Дархан уулын аймагаас 2 баг, Өмнө Говь аймагаас 2 баг, Хөвсгөл, Скватер аймагуудаас нэг баг. Тэгээд нийслэлийн дүүргийн одоо мэргэжлийн театр чуулгуудаас нийтдээ одоо 15 баг 100 оролцож одоо 120 гаруй харваачлууд оролцож байна. Энэ удаагийн тэмцээн маань бол манай цэргийн дуугчгийн эрдмийн чуулгын шагаан харваан багийн тамирчид маань нэг улсын мэргэн 8 аймгийн 30 мэргэн цолын болцол хангасан бас тэл цолныхоо медалга наадан болгож бас шилжин явах цомын төлөөх шин цомын төлөөх тэмцээнээ өнөөдөр ингээд сайхан эхлүүлээд явж байна. 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд энэ жил Өмнө Говь, Дархан уул, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн 4 аймаг болон нийслэл дүүргийн театр чуулгын 15 багийн 120 гаруй шагаан харваач төрөлтөж багийн харваа, хувийн цуваа харваа гэсэн төрлүүдээр цэцмэргнээ зорилоо. Жилээс жилд энэ урлагийн байгууллагууд маань одоо багууд бол энэ тэндээс хол одоо орон нутгаас ирж өргөжж ингэж сайхан дэлгэр болдог ийм болсон. Тэгэд одоо энэ тэмцээнд бол бас урд нь бол эн чинь хэдэн оноос үлээ 10 хэдэн оноос зохион байгуулагдсан. Тэгээс манай баг бол үндэсний урлагийн театр. Тэгээ манай багаас төрүүлж байсан энэ цомдоо. Тэгээд одоо энэ жил бол энэ Бөхсөргийн дуугчгийн чуулга зохион байгуулж байна. Тэгээд энэ ялдын сайхан харваачдыг энд авчир цуглуулж ингэж бас энэ сайхан өргөөндөө биднийг ингэж цуглуулж ингэж цомоо хийж байгаа. Тэгээ энэ жилийн цом тэр дундаа бас энэ сайхан ийм алтан шаргал цомог хийсэн. Энэ бас олцонцлог байна. Сонин содон. Тэгээд бүх оролцож байгаа багуудаа өндөр амжилт хүсье. Энэ жилийн шагаан харвааны тэмцээнд улсын мэрэгнээс дээш цолтой 10 гаруй, аймгийн гоц мэргийн харваачд 30 гаруй оролцож байгаагаараа онцлог байна. Тодорхойлбол цэргийн дуугчгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдээс шагаан харвааны улсын мэргийн цолтой 1, аймгийн гоц мэргийн цолтой 8 харваач оролцсон юм а. Монгол улсын батлан хамгаалах яам. Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ.
төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас. Монгол улсын Батлан хамгаалах салбар зөвшөөрчөнд албан хааж байгаа цэргийн албан хаагчийн хувьд ард түмэндээ үнэхээр үйлчилж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн хүндэтгэх ёстой. Бид зан харилцаа, үг үйлдэлээрээ хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж ажилладаг. Бид хууль, шударга ёсыг дээдлэн захиж ашиг сонирхлын зөрчилөөс ангид байх ёстой. Цэргийн албан хаагчид бид албан үүргээ гүйцэтгэхүүдэд гаргасан өөрийн буруутай үйлдэл болон эсвэлтгийн төлөө ёс зүйн хариуцлага хүлээх. Төрийн албан хаагч тэр тусмаа улс орны аюул байдлыг хангах төрийн тусгай албан хаагч бидний хувьд улс төрийн аливаа нам, эвсэл, улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой. Би төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг. Бид албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй, бусдыгаа ядуурлан гадуурхгүй байх ёстой. Төрийн албан хаагч нь үлгэр жишээч байж бусдыгаа манлайлан байгууллагын соёл, дэг журам, харилцааны ёс зүйг чанд сахиж улсын болон байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх ёстой. Барилгачид ачид бид албан үүргээ гүйцэтгэх үед нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх ёстой. Цэргийн албан хаагч бид багаар ажиллах, сурч боловсрохыг ирмэлзэх, шин санаачлыг дэмжих, хамт олонны итгэлцийг эрхэмлэн итгэдэг дааж ажиллах ёстой. Хүнлэг, инэрэнгүй, үнэнч шударга. Хариуцлагатай хамтж мандайлагч төрийн албан хаагчид байх болно. Монгол улсын бодлон хамгаалах яам. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүгддээ баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргөө уулзъя. Баяртай үзэгчтэй.